Монголд аргал дүүж амьдардаг Солонгос юм ээ. Бүх зүйл Монцамагийн мэдээнээс эхэлсэн хэрэг. Мэдээч хэрэг албан хэрэгцээнд захиалан уншдаг сонин хэвлэлээс Монцамагийн мэдээнд аш холбогдол өгч ямар ч цаг завгүй байсан нэг гүйлгээд харчих санаатай байдаг хүн бий. Эх орны өнцөг болон бүрийн аймаг, сум, баг, баригаад тосгон суурин гэхгүй улсынхаа талаар яаж игээд бүрэн бүтэн цогц мэдээлэл авчихдаг учир тэр байх. Монцамагийн мэдээ харжээ суудал Хинтээ аймгийн Өндөр хаанаас сурвалжлагч Атяхүүгийн бичсэн жижигхэн мэдээ анхаарал татав. Хойд Солонгос эмэгтэй ядарч явна зайлуул гэсэн гарчигтай байсан санагдж байна. Хоёр Солонгосын дайны дараахан манай улсад 100 гаруй өнчин хүүхэд ирж хүүхэд асрах газар төсцгөөж хожим нь олонх нь бутсан бөгөөд 10-аад хүүхэд нь Монгол айлд өршлөгдөж үлджээ. Энд өршлөгдөн үлдсэн өнчин хүүхдүүдийн нэг нь Цэрэн ханд нэртэй болж амьдралын хүндх зөвд туулцлан явсаар эдүгэ Өндөр хаан хотод ядуу зүдвэ амьдарч явааг дурдсан байсан. Цэрэн хандгай хөгжлийн бэрхшээлтэй охиноо дагуулan халамжийн газараар орж гарч яваатан таарсан. Солонгос эмэгтэй ядарч явандаа гэсэн утгатай бичлэг байсан юм. Дараах нь Хинтээ ордог юм байна. Ажлаар явсан болохоор цаг хугацаад авчуу ах дүү айл амтнаа орж чамдсангүй. Гэхдээ хэдэн сарын өмнө уйссан Монцамагийн мэдээ санааны мохорт нэг юм сануулад байдаг. Ингээд л хот буцах явдлын замд Цэрэн хандгай анхаар ороод гарахаар шийдэв. Хоёр тал хашаатай уртаасаа задгаа газар хоёр жижиг гэр харагдана. Гэрийн гадаа хийсэн туранхай шар нохой тал шуудатай нүрс налан хөвтөж байв. Би гэдэг хүн нохооноос өгтлээ. Азар айлын нохой давхих шинжгүй. Эд чинь хаанаас гараад ирэх шиг хялам хийгээд босож нэг сунааснаа эргээд хөвтчихөв. Хөгш нохой болтой. Машин эрх чимээнээр гэрээс 4-5 насны жаахан охин 10-аад насны хүү хоёр гарч ирээд бидний хараад таг зогсчихов. Тэдний гадаа албаны хүн өмнө тэр бүр зорж ирдэггүй байсан байлгүй дээ. Том хүн байна уу гэсээр бид зүүн гэрлүүн явж орлоо. Бүрээс муутай жижиг дөрвөн хантай герт том жижиг дөрвөн хүн сууж байв. Хоймортой хоёр жижиг авдар, ханаа дагсан 3 жижиг ор, эрг нэг жижиг зуух тогоо. Шалгуу алтай, хөл дор овон таван газар мэдэгдэнэ. Нүд гүйлгэн энэ айлтай танилцаад амтсан минь. 18-ын торг гэдэгтэй. Хямдавтар ягаан торгон дээлтэй буурал эмэгтэй намайг хараад гайхсан бололтой амаа ангаагаад зогсчихов. Цэрэн хандгайтай би анх ингэж танилцсан юм. Солонгосын дайны үеэр эцэгхээ алуулсан 100-аад өнчин хүүхдүүдийг ах дүүгийн харилцаатай бүгд найрамдах Монгол ард улсад өсгөн хүмүүжүүлэхээр 1957 онд авч ирсний нэг нь Цэрэн ханд охин байжээ. Охин 4 өнгөрч байхдаа ирсэн гэдэг юм. Хоёр эрхийн урууга ээлжлэн хөхтөг зуршилтай нэг ч үг дуурдаггүй хүүхэд байж. Бөмбөг дэлбэрч байшин нь жаахан дүүдэн шатаж ээж нь үсээс сэлгээд тэнгэрийн дуу хадаан орилж авсныг тэр одоо хэрн бүдэг атаг сандаг. Мөн аав цэргийн хүн цамцны ханцууруу хэдэн чихэр хийгээд хармаанд нь зурс бичин түүнийг тааран шуудаанд хийн гудамжны буланд байх хогийн савнд хийгээд явсныг тэр бас бүр түрхэн сандаг. Аврах арган тэр л байж. Миний охин аавгаа хүлээж хэрэггүй шүү гэж хэлсэн чимшиг үгүй чимшиг. Гэрийнх нь ойролцоо нэг нуур байсан шиг. Өөрийнх нь нэрийг Ким Сай Кимтэйчлүү. Бүх зүйл бүр төөрхөн зүү зэрэглээ шиг санагдана. Юм гэдэг сонин их үрийн холбоо энэ болоод хойд насанд нь холбоотой явдаг юм болов. Цэрэн хандгайд бүхэл зүйл ийхүү бүр төөрхөн санагддаг хэрн ээж нь зүудэнд нь ирдэг. Царай төрхөн тэр чигээрээ үзэгддэг гэж байгаа. Хуравчин чиний охиных нь хувь тавилан дайны балгаар хилтийж хаа байсан далай тэнгис уулд аваад авуулан хайр газар цөлж орхисонд шаналсан ижигийнхэн сүнс эгнэгт амарч чадалгүй охиндоо эргэн ирдэг юм болов гэж бодсон. Солонгосын өнчин хүүхдүүдээс лавл 10-аад нь Монгол айлуудад өршлөгдөжээ. Тэднийх нь хувь заяа ямархуу явааг мэдэхгүй гэж Цэрэн хандгай хэлсэн. Монгол айлд өршлөгдсөн хүүхдүүдийн нэг нь Цэрэн хандгай. Ээж аав нь жирийн л ажилчин хүмүүс хотод ногоо нуурын хавьд амьдрна. Охин айлд өргөгдөн ирснээсээ хойш олон дүүар хасаа дагуулжээ. Айлын том нь болоод тэр эсвэл өргөгдөж өршлөгдөж ирсэндээч тэр айлын бүхий л хар бор ажлыг хийж ногоо нуурын усыг хаглан үүрч өсчээ. Өөрсдийнх нь хүүхдүүд гарснаас хойш
Өргөсөн ижээ аав нь Цэрэн хаантыг тэгсгээд зөнд нь орхив. Их л загнуулдаг байсан даа гэд түүний хоолой дээр нэг юм тороод дууг олчихсон. Багаасаа үг дуу муутай байсан болохоор монгол хэлэнд ч муухан байж. Цэвэрхэн царайтай том алагнуудтай, урт үстэй дуу муутай охин ус үрсээр 18 нас хүрч ах үед хажуу хашааны залуу Орос улсад нисхийн сургууль төгсөөд ирж буйдаа таарчээ. Хотын хүүхнүүд эргэж харсан сонин содон форумтай шинхэн нисгэгч хизээний хайр сэтгэлийн асуудалд орооцолтоод гэртээ авчирсан юмсанж. Нисгэгч эмч хосын дэрэгдүр хажуу хашааны мөс үрсэн дуранхай охин нааш цааш зүрх бүр залуугийнх нь харц хөршөө охин дээр байнга тогтдог байсныг хинч анзаарсангүй эцтэй. Манай нөхөр намайг гол дээрээс мөсүүрээд явж байхад хурч ирээд анх танилцчихвүлээ. Намайг ядарч байна уу, өлсөж байна уу гэд. Бас чи яагаад дуурдаггүй юм бэ гэж шалгаагаад нэг удаа бүр тавхтай бууз авч ирэн гадаалд суулгаад хоёлаа идэж үлээ. Одоо бодвол тэр үед маханд их муу байлаа. Гэвч гоё аштай ах өөрөмсөд байхаар нэрлэгсэндээ зөндөө их бууз идчихжүүлээ. Ингэж явсаар байгаад нөгөө эмч их нэртэй гоё нисгэгч нэг л өдөр манай ээж танаа охиныг чинь би авч суунаа гэдэл аваад явсан хүнтэй гэж ярив. Нөхөр нь Монголын анхны ногоон онгоц болох Аан хоёрын нисгчээр хоёрхан хүүхэд зөвлөлт холбоод улсад сурж ирсний нэг болох Шагдар сүрэн гуай байжээ. Суугаад жилч болоогүй эмч нэр эхнэрээ орхиж хил ус муутай өнчин солонгос охинд эргэлж буцалтгүй татагдж орхисон Шагдар сүрэн говь хангаагүй томилогдсон ажиллахдаа түүнийг өөрөөсөө холдуулгүй хайрлан ханилж өнчин солонгос охин нисгэгч хоёрын дундаас 5 сайхан хүүхэд төржээ. Мэдлэг боловсралтай удам угсаа сайтай хүний охиныг авт суучгаад хаанхын хэний үр удам нь үл мэдэгдэх харийн нутгаас ирсэн жаахан бүсгүйд ам тавин дурлсан Шагдар сүрэн гуйд ойр тойрных нь тиймч таатаа андсангүй. Гэвч нисгэгч өөрийнхөө хувь тавилан хайр сэтгэлдээ насан туршдаа үнэнч явж ах дүүстэйгээ хүртэл холбоо тасарсан гэдэг юм билээ. Говь хангаагүй тушаалаар нисч бууж амьдарч ирсэн өвгөн нисгэгч хүнд өвчний ирэхээр 5-6 жилийн өмнө наснаас хальжээ. Тушаалдагаа амьдардаг цэргийн хүмүүст өмч гэх юм үлдээгүй бололтой. Өөрийгөө өндихгүй боллоо гэдгээ мэдсэн өвгөн нисгэгч хандаа надаас хойш чи минь яанда яаж чадарсан гуйлаг гуйж хог түүж болдоггүй юм шүү. Сэтгэлийн хаттай яваарай. Үр хөвгтэй л сайн өсгөрөө гэж загсан юм билээ. Цэрэн хаандгай 4 охин 1 хүүтэй. Хүүхдүүдийн зарим нь 8, 10 дугаар анги төгсөж, бага нь 7 дугаар ангид сурж байна. Хүүхдүүд нь арай л хоолндоо хүрч чадаагүй явна билээ дээ. Аймгийн төвд амьдрал ямар вүлээ. 2 охин нь хүүхдээ харан ажилгүй гэртээ сууж байдаг. Тэд ганцхан Цэрэн хаандгай тэтгэр болох 60 гаруй мянган төгрөгөөр амьдардаг гэсэн. Сонгуулийн үеэр нэгэн нэр дэвшигч хамгийн ядуу айлд тус болж байна хэмээн дэлхийн зөнгөөр дамжуулан хашаа өгчээ. Түүнийг ачиж ирсэн жолооч нь 2 тал хашааг нь буулгаад бусдыг нь өгөлгүй тавхаад явчихсан. Арилсан дотортой хүмүүс хаасаагүй байх юм. Нисгэгчийн форумтай нөхрийнхөө жаста зургийг авдар дээр нандинан тавьж өөрөөс нь унсан 5 хүүхдэд тойруулан суугаа энэ эмэгтэй нэг бодлын дэндүү баян хүн шиг. Хэн нэгэн эмэгтэй хүсээд ирээгүй их хайрыг энэ хүн булан амсаж ирсэн. Тиймдээч хайр сэтгэлээр баян амьдарч ирж. Гэвч хайр сэтгэлийг идэж ууж өмсөж зүүх штэ. Амьдралын хатуу үнэн гэвэл энэ л байх. Өнөөдөр тэр гэгэн хайрын гэрч нөхрийнхөө гэрэлд зургатаал хоцорчээ. Би Цэрэн хаандгайтай олон тав юм яриаггүй. Амьдралынхын тухай оочин цоочин асууж ирсэн л товч өчлээ. Миний асуултанд тэр ганц хоёрхан өгүүлбэрээр хайрлахдаа нэг юм санах гээд байна уу гэлтэй. Сэтгэл нь хөдлөөд тэгснээр ярих зүйл нь ой тоонд нь баг үлдсэн болохоор нэг ихгүй наадч байх шиг санагдсан. Даан гэдэг улс үндэстэн хүний тавиланг оронгоор нь самарсан олиггүй зүйл гэдгийг амьд гэрч бол яа харахгүй гонигтай юм. Асуух зүйл маань хариулт багтаа болохоор бид хоёрын яриа тэгсгээд дууслаа. Тэднийхээс гарахын өмнө та тэгээд ач нараа харахаас өөрөөр өдөрт юу хийж байна даа гэж дими шахуу юм асуув. Хавар дулаан цаг хурдан болоос би гэрт суух дургүй арга үрээд аргал дүүгээд юм бодож явах сайхан байдаг гэж тэр хариулсан билээ. Өндөр хаанаас хот руу би буцаж явахдаа түүний тухай бодож явлаа. Уг суур нь нэмгэн цайвар хөрстэй боловч
Хатуу ширүүн амьдралын хугацаанд онгож ганцсан царай тэр чигээрээ бууралдсан өстэй нэмэгтэй цагтаа сайхан бүсгүй явсан байх та. Араг уурч аргал дүүж ор ганцаараа бодол цуглуулах гэж айсуу явах хаврыг тэсгэлгүй хүлээх энэ солонгос бүсгүй юу одож, юу хүсэж мөрөөдөж, юунд итгэж найдаж явдаг юм бол тоо.